Монгол улсад залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд 11 аймаг 3 дүүрэгт залуучуудын хөгжлийн төв маань үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. За залуучуудын хөгжлийн төв байгуулагдсан залуучууд хөгжих, өөрсдөө үзэл бодлыг илэрхийлэх орчин бол нэгдүгürt бүрдсэн. Хоёрдугаар залуучуудад ажлын байр бий болсон. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг цааш нь өргөжүүлж явахад мэрэгжил арга зүй үнэхээр дутмаг байсан бол олон улсын мэрэгжил арга зүй бол төслийн байгууллагаас өгсөн ийм 3 ач холбогдолтой юм аа. Амьдрах ухааны сургалт маань манай төслийн гол үйл ажиллагаануудын нэг. Тиймээс бид энэ сургалтаа дэмжтэй чанартай хийхийг зорддог. Төсөл эхэлж байхад бол ерөнхийдөө залуучууд маань хаанаас мэдээлэл авахаа мэдэхгүй. За сургуулаа төгсөөд ажил хайдаг, ажил олдохгүй, хаана анкетаа авчиж хөө мэдэхгүй. Мэдлэг мэдээлэл бол маш тутмаг. Залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа ер нь ховор байсан. Залуучуудын хөгжлийн төв нэгдснээр залуучууд өөрсдөө ирж сургалтанд хамрагдах, өөрийнхөө хэрэгцээ сонирхолд нийцсэн хэрэгтэй мэдээлэл авах, за өөрийнхөө санаачилсан санал ажлуудыг бас дэмжүүлэх сургалтанд оролцсноороо дэмжих бүлэг сонирхлын клубүүдэд маань хамрагдаад явах юм боломжтой болсон. Залуучуудыг идэвхжүүлэх, тэдэнд одоо сургалт мэдээллийг өгөх, зөвлөгөө мэдээлэлээр хангах олон олон талтай ажлуудыг залуучуудын өөрсдийнх нь сонирхол эрэлт хэрэгцээнд дээр нь тулгуурлаж зохион байгуулсан байгаа. Бид нар бол амьдрах ухаан, амжиргаа хоёрыг бол ялгахгүй байсан. Амьдрах ухаан гэдэг бол стрессээ яадалхгүй, яаж одоо нийгэмд дуу хоолойгоо хүргэхгүй, яаж өөрийнхөө амьдралыг авч явах уу гэдэг ч юм уу те. Энэ болгон бол амьдрах ухаан юм блэ. Амжиргаа гэдэг бол те өөр одоо гутал хийгээ сурцсан бол тэрийг бол өөрийнхөө амьдралдаа хэрэглээд явах. Энэ бол амжиргаа юм блэ. Тэгээ энэ ухтгуулс хүртэл бид нар одоо ойлголтыг авч өөрчлөгдөж ингэж хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдэн багаас нь тийм ээ зүгүүрээ томоотой байгаад ингэж яваад ахарч хүүхд өөртөө итгэлтэй биш болт юм байна л. Тэгээд тэр итгэлтэй болгох энэ үндсийг чинь юу болох вэ гэхээр залуучууд өөрсдөө сэтгэл санаагаар нэгдчихэд клубын системээр сонирхолтой тулгуурлаж байгаа цаашаа хүчдэг юм байна. Энэ залуучуудын хөгжлийн төвд бэлтгэгдсэн амьдрах ухааны багш, энэ одоо залуучуудын хөгжлийн төвийн зохион байгуулагчид, за мөн энэ сургалтаар чадварсан олон залуучуудаа хамтарч бид залуучуудын одоо дунд тулгамдж байгаа маш олон хилцүүлгүүдийг хамтран хийж тэдний одоо тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж орон нутгийн удирдлагуудад хүргэх ажлыг амжилттай одоо зохион байгуулсан. Арга зүй удирдлагаар зөв хангаад явчих юм бол залуучууд өөрснөө юмаа хийгээ явчих юм байна гэдгийг олж харсан. Нийгэмд залуучуудтай холбоотой, залуучуудын оролцоотой холбоотой санал шүүмжлэлүүд их байдаг. Нэг талаасаа залуучуудын их оролцоотой холбоотой боловч нөгөө талаасаа хэн нэгэн залуучуудын өмнөөс залуучуудыг оролцуулгүйгээр шийдвэр гаргадагтай энэ маань бас эргээд холбогддгоо гэж миний хувьд бол хардаг. Төрөмс байгууллага байгуулад ерөнхийдөө залуучуудтай зориулсан бид нэр IT-ийн чиглэлийн сургалтыг явуулдаг болсон. Тэгээд эхлээд бид нэр сургалт явуулахад бол хүндрэлх байсан. Сэрээд нэг юм уу хоёр залуу л ирдэг. Бид нэр яг хүссэн хэмжээнд залуучуудаа бас энэ сургалтанд хамруулж чаддгүй байсан. Гэтэл биднэрт нэг олзуурах хүчтэй зүйл маань юу гэхээр Баянгар аймагт залуучуудын хөгжлийн төв гэдэг энэ байгууллага байгуулагдсан. Хөгжлийн төвийн бүхий үйл ажиллагаа яг залуучууд бид нэр лөө чиглэсэн ийм үйл ажиллагаанууд байдаг байсан. Залуучуудын хөгжлийн төвдөө санал тавьсан л да. Манайхын IT-ийн чиглэлийн сургалт явуулдаг. Тэгэхээр бид нэр энэ өөрийнхөө сургалтыг танаа байгуулахтай уяад ингээд хамтраад энэ сургалтыг зохион байгуулах боломж байна юу гэдэг саналыг даваад бол миний саналыг шууд нээлттэй хүлээж авсан. Ингээд бид нэр энэ залуучуудын хөгжлийн төвөөрөө дамжуулаад IT-ийн чиглэлийн сургалтуудаа одоо шат дараалан хүргэдэг болсон. Одоо залуучуудын хөгжлийн төвөөс явуулж байгаа сургалтуудад нь суудаг. Бид нэр өнгөрсөн 17 онд бол одоо Баянгар аймгийнхаа бүх сумдыг тойроод аялын сургалтыг зохион байгуулсан. Энэ IT чиглэлийн компьютерийн хэрэглээний мэдлэг олохын сургалтанд бол одоо Баянгар аймгийн нийтдээ 600 гаруй залуучуудыг бид нэр хамруулж чадсан. Ийм том масыг хүргэж чадсан. Залуучуудтай холбоотой аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа үйл ажиллагааг төлөвлөхөөс нь эхлэн тухайн бүлгийн залуучуудыг дотон оролцуулах, тэднэртэйгээ хамтран зохион байгуулахыг бол илүүд үзэж энийг зарчим болгож ажилладаг. Хөгжлийн бэрхшээлд 10 залуугийн хамтаар залуусын тэмүүлэл клуб нээж эхэлсэн. Амьдрах ухааны сургалтууд болоод өнөхөр бас компьютерийн сургалт, одоо санхүүгийн сургалт, тэгээ мөн хуримтлалыг бий болгох гэдэг олон талд одоо сургалтуудыг олон одоо амьдралын одоо шаардлагатай хэрэгцээтэй байгаа бүхэл зүйлсүүдийг одоо энэ клубээр энэ залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулж бид нар авсан. Олон залуучуудыг нэгдэж хөгжлийн бэрхшээл залуучуудаас нийгэмшүүлж тэднийтэй хамтарч ажиллаж чадсан байгаа. Мөн хүчирхийлэл гэж юу вэ? Та бол хүчирхийллийг бас цогцолж чаднаа гэдэг мессежүүдийг бас хүмүүст өгсөн байгаа. Хоггүй орчинд одоо ажиллаж амьдарцгаа гэсэн урайндар 20 хэдэн байгууллагын 800 гаруй иргэд одоо энэ үйл ажиллагаанд хамтран оролцож чадсан. Цэвэр орчныг өөрсдөө бүтээх гэсэн юм челленжийг зарлаж 75 мод тарьж ингээ бас тодорхой хэмжээний ногоон байгууламжийг бас бий болгосон байгаа.
бид нартай хамтарч ажиллаж нэгдэж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг бид гэрээр нь очиж үйлчилж сэтгэлийн урам зориг өгч ингээ бас бид нар бас хамтарч ажиллаж байгаа. Хөгжлийн бэрхшээл бол өвчин биш юм байна гэдэг бас ураг одоо 2018 онд бас тодорхой хэмжээгээр чиглэл болгон бас ажиллаж байгаа. Залуучууд хөгжлийн төвийн дэргэд бол маш олон клубүүд байдаг. Хонгорын дуучин клуб манай 2015 онд анх байгуулагдсан. Бид нар бол хэд хэдэн аян бас зохион байгуулсан. Жишээлх юм бол одоо хотын соёл бидний оролцоо гэдэг аяныг зохион байгуулсан. За энэ аяны хүрээнд Баянгор аймагта, Баянгор хотдоо бид нар байгууллагын одоо энэ үүдэн дээрээс дугуйн зохицоолыг бас бий болгосон. Залуучууд за тусмаа одоо манай иргэд дугуйныхын чиглэл рүү бас орсон байгаа. Гэрэл зурагчдын клуб гэж бас байгуулсан. Байгууллага түүх соёл тийм ээ. Тэр бас нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Жишээлх юм бол одоо энэ хүүхдүүд рүү чиглэсэн, нийгмийн эмзэг бүл рүү чиглэсэн. Now it's coming back, we can steal it. If we bridge this gap, I can see you through the curtains of the waterfall. When I lost it. Сааса аргачлал маань илүү нөгөө нэг одоо сургалтанд оролцож байгаа оролцогчдоо оролцуулдаг, өөрснөөр нь одоо асуудлуудыг гаргуулж ирүүлдэг. За тэгээд тэрийг хэрхэн шийдэх боломжийг бас өөрснөөр нь ингээд төвшүүлүүлж гаргаж ирдэг. Зөвхөн одоо нөгөө тархинд нь ойлгуулахаас илүүтэй бас одоо зүрх сэтгэл рүү нь ойлгуулж чаддаг маш амжилттай хэрэгждэг ийм аргачлалаа одоо гендер сурсан 16 хоногийн аян гэж болдог байгаа. Хүчирхийллийн гинжиг таслыг гэсэн энэ флаш моб бүжиг хийж хамтдаа нэгдэж ордог байгаа. Гендер сүрсэн хүчирхийлийг тасан зогсооход хүмүүсийн гарын үсгийг цуглуулдаг. Өөр бусад сургалтууд дээр ч гэсэн бас энэ саасаа аргачлалаа бас эдгээр хэрэгжилж ажилладаг байгаа. Компьютерийн сургалт зохион байгуулсан байгаа. Анхан дунд гүнзгий шатны сургалт маань үн төлбөргүй явагддаг болохоор хүн болго маш их идэвхтэй хамрагддаг. Хороодынхоо эмзэг булгийн болон хол байгаа хичээл номоо давтахад хэцүү интернетгүй орчинд амьдарч байгаа хүүхдүүдэд маань илүү боломжтой болж өгсөн байгаа. Өөрсдөө санаачлан байгуулсан бүлэг клубүүд доктортой өөрсдийн санаачлагаар төлөвлөсөн үйл ажиллагаанууд үр дүнтэй хэрэгждэг байна гэдгийг эндээс бид бүгд харж байгаа. За төсөл эхлэх хугацаанд бол төвийн зүгээс бол залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг төлөвлөн явуулдаг. Залуучууд тэрхүү үйл ажиллагаанд оролцогч байсан бол төд удалгүй залуучуудтайгаа хамтран зохион байгуулдаг болж эхэлсэн. Харин одоо бол залуучууд зохион байгуулад төвийн зүгээс бол оролцогч байдлаар бид нар хамтран ажилладаг болсон нь бол бас энэ төслийн нэгэн үр дүн юм а гэж бид бас харж байгаа.